оруулах гүч чинь ихэнхдээ Монголд нэг юм яриа байдаг шүү дээ. Бизнесийн салбар дээр нэг 20 том компани байдаг. Бусд нь бүгдээрээ жижиг дунд үйлдвэрлэлтэй. Тэгээ ингээд нөгөө 20 том компани анханаас л том байсан. Тэгээд улам л томорч байгаа гэдэг нэг юм өсөлтийн юм ойлголт бизнесийн салбартаа байгаа байна. Тэгэхээр миний одоо юу гэдэг энэ урилгыг хүлээж аваад дуртай орё гэсэн шалтгаан нь яагаад 0-оос нь эхлээд те санаанаас эхлээд сая долларын ашигтай бизнесийг босч болдгоо юм бэ? Тэр нь яаж босдг юм бэ? Тэр хугацаанд ямар бэрхшээлүүдийг одоо тэр компани тэр залуучууд туулдаг юм бэ гэдгийг би олон хүмүүст хуваалцмаар байна. Тэгэхээр тэр учраас би одоо энэ саммитыг нэлээд ач холбогдолтой гэж хараад тэгээд ярилцах байгаа учраас би амар хаппи байгаа. Гоё хүмүүс ирэх шүү дээ. Гоё хүмүүсээс яриа сонсон шүү дээ. Хангалттай өстэй. Хангалттай шалтгаан шүү дээ. Гэтэ ер нь манай дээр те одоо нэг Монголд ийм өсөлт тийм growth strategy те ийм хүчилтийн ивент юм болж ирсэн юм. Арано мэдгүй. Юу ч байхгүйгаас тийм үү тэрбум доллар болтол одоо энэ бүх өсөлтийн түүхүүдийг л гой сонсох та. Байнгын энергитэй байлах. Байнгын урам зоригтой байлах. Тэгэл бол. Лендиминий хөшигний ард болсон бүх одоо юу гэдгийг алдсан онсон бүгдийг хуваалцсан. Бүгдийг ямар ч хачиргүйгээр байгаа байдлаар нь онготой юутай хэлдэг ярина. 4 сарын 4-нд уулзцгаая. За явлаа. Миний итгэлээс авах 3 юм тийм үү? 3 зүйл. Багтаа алсын арааг нь гоё өнгөтөр харуулах. Хоёрдугаарт нь зөв бага бүрдүүлэх. Гуравдугаарт нь тэдрийг урам зоригоор хэрхэн